За сайн байцгаана уу, та бүхэнд өнөөдрийн мэнд хүргье. За өнөөдрийнхөө бичлэгээр одоо жилийн туршид олон улсын ямар нэр хүндтэй тэтгэлгүүд аль улсаас ямар засгийн газраас зарлагддаг. За тэдгээр тэтгэлгүүдийн алинд нь Монгол залуучууд, Монгол хүмүүс өрсөлдөх боломжтой талаар мэдээлэл бэлтгэлээ. За өнөөдрийн мэдээлэл бол олон залуучууд, олон эцэг эхчүүдэд тун хэрэгтэй мэдээлэл болж байгаа гэдэгт үнэхээр найдаж байна. Яагаад гэхээр энэ 2 дугаар сар болвол нийт одоо тэтгэлэг одоо хөөцөлдөж байгаа залуучууд яг энэ 2 сараас эхэлж бүх одоо зүйлээ бэлтгэх хэрэгтэй гэсэн үг. Зарим нь одоо ямар тэтгэлэгт өрсөлдөх, ямар тэтгэлэг хайж байгаагаа судалж эхлэх, зарим нь зарлагдсан тэтгэлгүүдэд шаардлагатай материалуудаа бэлдэж эхлэх гэх мэтчлэн яг энэ тухайн оны 2 дугаар сар гэдэг бол яг тэтгэлгээ хөөцөлдөж эхлэх, судалж эхлэх хамгийн чухал сар байдаг. За тэгэхээр тийм учраас үүнтэй холбогдуулаад би өнөөдрийн бичлэгээ энэ 2 сарда багтааж оруулж байгаамаа ингээд анхаарлаа хандуулна уу. За ингээд 1-р сараас эхлэе. За ер нь бол жил болгоны 1-р сард Хятадын засгийн газрын тэтгэлэг болон Шинэ Зеландын тэтгэлгүүд зарлагдаж, ер нь бол дедлайн нь буюу тэтгэлгийн материалаа хүлээж авах хамгийн сүүлийн хугацаа бол 1 сард байдаг шүү. Тэгэхээр 1 сард бол Швейцар, эсвэл бол бүгд найрамдах Хятад ард улсад суралцахаар зорж байгаа тэтгэлэг авах одоо хайж байгаа залуучууд бол 1 сараас өмнө одоо материалаа бэлдэж энэ тэтгэлэгт өрсөлдөх боломжтой байх нэ. За Хятадын засгийн газрын тэтгэлэг бол одоо бакалавр, магистр, докторийн 3 зэрэгт гурвууланд нь тэтгэлэг болгодог. За харин Шинэ Зеландын засгийн газрын тэтгэлэг маань зөвхөн магистр болон богино хугацааны одоо мэргэжлийн курсүүдэд суралцахаар сонирхож байгаа залуучуудад зориулсан ийм тэтгэлэг олгодог. За ингээ 2 дугаар сар руу орцгоё. За 2 дугаар сард бол Австралийн засгийн газрын нэр тэтгэлэг болох Australia Awards. За тэгээд мөн бүгд найрамдах Солонгос ард улсын GKS гэдэг нэртэй одоо тэтгэлэг зарлагддаг. За Австралийн засгийн газрын тэтгэлэг бол зөвхөн магистр болон докторийн төвшний одоо оюутнуудад тэтгэлэг олгодог болвол бүгд найрамдах Солонгос ард улсын GKS нэртэй тэтгэлэг маань одоо бакалавр, магистр, доктор гэд 3 одоо зэрэгт гурвууланд нь тэтгэлэг олгодог ийм тэтгэлэг байна. За тэгэхээр Солонгос руу эсвэл Австрали улс руу сурмаар байгаа залуучууд маань яг энэ 2 сараас эхлээд материалаа бэлдэж эхлэх хэрэгтэй байх нь шүү. За дашрамт хэлэхэд ерөөсөө энэ өнөөдрийн өгсөн мэдээлэлтэй холбоотой бүх одоо линк болон тухайн одоо тэтгэлгийн аль биесны нэр, аль улсаасын тэгээд нөгөө ямар засгийн газраас олгогдож байгаа гэдэг мэдээллүүдийг би өнөөдрийнхөө бичлэгийн энэ доотлын description box дээр бүгдийг байрлуулсан байгаа. За тэгэхээр та бүхэн маань өнөөдрийн бичлэгийг үзснийхаа дараа доотлын шууд description box руу одоо хэсэг рүү ороод холбоос линкүүдээр нь шууд ороод тэтгэлгээ судлах бүрэн боломжтой байгаа шүү. За 3 дугаар сар руу орцгоё. За 3 дугаар сард бол Америкийн нэгдсэн улсын Fulbright-ийн тэтгэлэг, за мөн Швейцарын тэтгэлгүүд зарлагддаг. За Америкийн нэгдсэн улсын Fulbright-ийн тэтгэлэг бол зөвхөн магистр болон докторийн одоо төвшний оюутнуудад зориулсан тэтгэлэг өгдөг. За харин Швейцарийнх болохоор зөвхөн доктор болон пост доктор буюу одоо докторийн дараах нөгөө зэрэг ахиулах сургалтанд зориулсан тэтгэлгийг Швейцарын засгийн газар өгдөг юм байна. За энэний хугацаа бол 3 сард юм байна. За тэгэхээр Америкийн нэгдсэн улс Швейцарыг зорж байгаа залуучууд маань 3 сарыг алдаж болохгүй байх нь шүү. За ингээд 4-р сар руу оръё. За 4 сард бол Япон улсын MEXT гэд нэртэй тэтгэлэг зарлагддаг. За 4-р сарын MEXT нэртэй одоо энэ Японы засгийн газрын тэтгэлэг маань бакалавр, магистр, доктор гэд 3 одоо зэргийн гурвууланд нь тэтгэлэг олгодог ийм одоо цэцлэгтэй тэтгэлэг байна. За 5 дугаар сард юу зарлагддаг вэ гэхээр Rotary Peace Fellowship буюу одоо нөгөө Rotary Club гэдээ байдаг штэ Монголд. Одоо Rotary Club-ийн гишүүд баг гишүүд эцэг эхчүүд үүнийг сонсч л байгаа. Тэгвэл Rotary Club-ийн Fellowship хөтөлбөр маань 5 дугаар сард зарлагддаг байх нь байна. За энэ Fellowship хөтөлбөр маань зөвхөн магистр болон богино хугацааны мэргэжлийн одоо курсүүдэд зориулсан тэтгэлгүүдийг олгодог юм байна. За 6 дугаар сард бол ерөнхийдөө яг Монгол залуучууд шууд одоо өрсөлдөх боломжтой тэтгэлгүүд яг хараахан байхгүй. Гэхдээ ер нь бол бүх одоо ихтэй сургуулиуд өөр гэсэн сургуулийн их сургуулийн тэтгэлгүүд зарласан байдаг. Тэгэхээр 6 дугаар сард та бүхэн маань өөрийн сурмаар байгаа сургуулийнхаа вебсайт руу ороод тухайн сургууль Монгол залуучууд, Монгол оюутнуудад тэтгэлэг олгодог үгүй талаар бас судалж болох нэ. За 8 дугаар сард бол Их Британийн
Chevening-ийн тэтгэлэг зарлагддаг. За Chevening бол зөвхөн 1 жилийн магистрийн хөтөлбөрт тэтгэлэг олгодог ийм одоо хөтөлбөр байгаа. За мөн 8 дугаар сард Европын одоо холбооноос одоо зарладаг Erasmus Mundus гэдэг тэтгэлэг зөвхөн магистрийн бас оюутнуудад зориулж зарладаг. За энэ бол маш гоё хөтөлбөр байд юм шиг байлаа. Миний одоо сонсноор манай одоо таньдаг Erasmus Mundus-аар сурсан, магистрт сурсан одоо хүүхдүүд Европын ингээд өөр орнуудад очиж одоо нэг семестрүүдэд дуусгадаг гэж би сонссон. Тэгээд одоо энэ хөтөлбөрт хамрагдах юм бол Европын их гоё хотуудыг, гоё газруудыг үзэнгээ магистрийнхаа хөтөлбөрийг дуусгах боломжтой юм байна гэж би ойлгосон. Айгүй гоё хөтөлбөр гэж ярьжсэн. Энийг одоо энд хамрагдсан Монгол хүүхдүүд, залуучууд. За 9 дугаар сард бол холбооны бүгд найрамдах Герман улсын DAAD гэдэг хөтөлбөр зарлагддаг. За DAAD маань бол зөвхөн магистр болон докторийн одоо зэргийг одоо горилж байгаа тийм оюутан залууч монголчуудад одоо тэтгэлэг олгох юм боломжтой. За 10 дугаар сард болохоор зэрэг Азийн хөгжлийн банкны тэтгэлгүүд зарлагддаг. За Азийн хөгжлийн банк бол өөрөө магистрийн түвшинд одоо суралцахаар зорж байгаа залуучуудад зориулсан тэтгэлгүүдийг одоо өгдөг. За миний мэдих жишээгээр бол Азийн хөгжлийн банкнаас та тэтгэлэг авах юм бол Азийн хөгжлийн банкны хүлээн зөвшөөрж байгаа хэд их сургуулиуд байдаг. Их сургууль болон улсууд байдаг. Тэгэхээр тэр их сургууль улсуудад нь таны зорж байгаа сургууль байх юм бол за тэндээс та урилга авчаад Азийн хөгжлийн банк руу материалаа өгөөд ингээд тэтгэлгийг өрсөлдөх бүрэн боломжтой байт юм бэлээ. Миний таньдаг хэд хэдэн найзууд Азийн хөгжлийн банкны тэтгэлгээр Австрали, Шинзеланд, за энэ юуны Англи эдэрт одоо сурж исэн санагдаж байна. Тэгэхээр бас заавал одоо юу гэхгүйгээр өөрийн хүссэн сургуульдаа яг ADB руу буюу Азийн хөгжлийн банкнаас та бүхэн маань бас тэтгэлэг авах юм боломжтой байт юм байна шүү. За 11 сард болохоор Туркийн засгийн газрын тэтгэлэг зарлагддаг. За 11 дугаар сарын Туркийн засгийн газрын тэтгэлэг бол мөн бакалавр, магистр, доктор гээд 3 зэрэгт гурвууланд нь өгдөг. За мөн 11 сард болохоор бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын тэтгэлэг мөн зарлагддаг байгаа. Тэгээд би 1 сард ярьжсэн шүү дээ хаагдана гээд. Тэгэхээр 11 сард зарлагдаад 1 сард ер нь материалаа бүрэн авч дуусаад тэтгэлгийн одоо хугацаагаа хаадгийн байлээ шүү. Тэтгэлэг одоо тэтгэлэгт одоо оролцох боломжтой хугацаагаа. За ингээд 12 сард бол ямар нэг юу байхгүй. 12 сард ерөнхийдөө нөгөө оны сүүлд зарлагдсан тэтгэлгүүдийн одоо хариу гарах. За нөгөө 6 7 дугаар сард би өмнө хэлжсэн шүү дээ. Хоосон байдаг ямар нэгэн тэтгэлэг байхгүй. Тэр саруудад бол оны эхний хагас зарлагдсан тэтгэлгүүдийн хариу эцэслэж 6 7 дугаар сард ер нь бол гардаг байгаа шүү. За ингээд яг сар-сараар нь тэтгэлгүүдийг бол хэлэхэд юм байна. За би өөрөө бакалавра Монгол улсад, за магистра Австралийн засгийн газрын тэтгэлгээр магистра хамгаалсан. За одоогоор би докторийн судалгаагаа эхлүүлсэн, бараг л дуусгаж байгаа. За докторийн судалгааг би бол бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын тэтгэлгээр ингээд сурж дуусгаж байгаа. Тэгэхээр тэтгэлэг гэдэг зүйл бол одоо хүний амьдралыг ямар одоо өөр түвшинд аваачих боломжтой гэдэг одоо ийм гайхалтай зүйлийг би өөрөө мэдэрсэн учраас олон залуучуудад, олон монголчуудад энэ мэдээлэл хүрээсээ, тэр хүмүүс өрсөлдөөсөө тэгээд тэтгэлэг авч гадаадын чанартай одоо олон улсын чанартай боловсролыг бас аваасаа гэж үнэхээр их хүссэн учраас өнөөдрийн бичлэгээ бас бэлтгэсэн. За одоо бичлэгийнхаа дараагийн хэсэг рүү орцгоё. Ер нь бол бакалаврын төвшний тэтгэлэг Монгол залуучуудад жоохон ховор байдаг юм байлээ. За магистр, докторийн төвшний одоо тэтгэлгүүд бол дэлхийн нийтээр маш их байдаг. За та дэлхийн бараг аль ч улсын ямар ч засгийн газрын баг одоо вебсайт руу ч юм уу ороод ингээ хайхад бол магистр болон докторийн судалгааны тэтгэлэг олох боломж нь бол нэлээд илбэг байдаг. За харин бакалаврт жоохон ховор байдаг. За би бакалаврын одоо залуучуудад одоо 10 жилээ төгсөж байгаа бакалаврын төвшөнд одоо тэтгэлэг хайж байгаа залуучуудад мэдээлэл өгөхөд Монгол залуучуудад биш та тий бүгд найрамдах Хятад ард улс, Турк, Солонгос, Япон, Оросын албаны улс гэсэн энэ одоо 5 улс бол за бас Унгар орно. Унгар гэсэн эдгээр улсууд бол тэтгэлэг маш их илбэг олгодгийн байлээ. За үүнээс гадна бакалаврын оюутнууд маань тухайн сургуулийн тэтгэлгийг бас их хөөцөлдөх боломжтой. Яагаад тэгэхээр тухайн сургуулийн тэтгэлэг маань одоо сургалтын төлбөрийг 100% чөлөөлөх, сургалтын төлбөрийн зээл олгох, сургалтын төлбөрөөс нь 50% хөнгөлөх, эсвэл одоо сургалтын төлбөрийн тодорхой нэг одоо жил болгоны сургалтын төлбөрөөс нэг 20 мянга, 15 мянга, нэг 40 мянган доллар ингээд хөнгөлнө гэдэг ийм өөр ингэсэн онцлогтой тэтгэлгүүд зарлагддаг. Тэгэхээр бас бакалаврын залуучууд маань сэтгэлээр уналгүй яг өөрөө сурмаар байгаа сургуулийнхаа вебсайт руу ороод тэр вебсайтыг маш сайн ухаж судлах хэрэгтэй. Монгол залуучуудад боломж байна уу? Монгол хүнийг авах нь гэдэг дээр бас ухаж судлах хэрэгтэй гэж зөвлөмөр байна. За би өөрөө болохоор Австралид сурж исэн учраас нөгөө ганцхан Австралийн аварцад
гэдэг тэтгэлгээс гадна Австрали улсад бас суралцах боломжтой, тэтгэлгээр суралцах боломжтой өөр боломжууд байдгийн байна гэж одоо ойлгосон. За жишээлбэл Австрали улс маань хэд хэдэн мужаас бүрддэг. За Бороо Австрали, Хойд Австрали, Зүү Австрали, за Тасман гэдэг Queensland гэдэг энэ мужуудын өөрийнх нь засгийн газрын тэтгэлэг бас байдаг. Сургууль одоо мужийн засгийн газар хоёрын хоорондын хамтарсан ийм одоо оюут тэтгэлгүүд олон улсын оюутнуудад одоо зориулсан байдгийн байлээ. Тэгэхээр та бүхэн маань бас энэ тухайн мужийн болон их сургуулиудын хоорондын одоо хамтарсан тэтгэлгүүдийг бас та бүхэн судлаад үзэх боломжтой. За тэгээ бас нэг зүйл хэлэхэд би нөгөө бас тэтгэлгээр сурах гад маш их одоо судалгаа одоо нөгөө залуу байхдаа 20-д тахта хийжсэн. Тэгээд хахаа үед яаж яахтаа энэ нэг scholarship for development гэдэг нэг вебсайт байдаг юм а. За тэр дээр бол ерөөсөө энэ дэлхийн дахинд зарлагдж байгаа бүх олон улсын тэтгэлгүүд байдаг байхгүй. Тэрэн дээрээс та бүхэн ороод ингээд бүр нэг нэгэнгүү үзвэл илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За тэгээд scholarships for development гэдэг нэртэй энэ вебсайтын линкийг би бас энэ description box дээр ингээд байрлуулчихна. За тэгээд ингээд та бүхэн маань одоо энэ 2 сар цагаан сар болох гэж байна. За мэдээж цагаан сар манай үндэсний чухал баяр байлгүй л яах вэ? За 7 сард наадан болдог. Наадан маань бидний үндэсний маш сайхан баяр. Гэхдээ бид нар өөрийн боловсрал одоо удаан хугацаанд бидний одоо тархитлагыг цэнэглэх чанартай боловсрал эзэмшихийн тулд баяр наадмаа түр хоошин тавиад яг энэ тэтгэлэг хайж байгаа залуучууд маань 2 дугаар сар болон 7 дугаар саруудыг үр бүтээлтэй одоо өнгөрөөж тэтгэлгүүдийнхаа материалыг бэлтгэх. За түүнд одоо дараагийн тэтгэлгүүд хизээ одоо бид нар одоо аплайдж болох уу гэдгээ төлөвлөх гээд энэ зэрэг ажлуудаа цаг зааваа зарцуулаасаа гэж бодож байна. За тэгээд анхаарал хандуулсан явдалд маш их баярлалаа. Өнөөдрийн бичлэг бас олон залуучуудад хэрэгтэй байсан байх гэж үнэхээр найдаж байна. За би дараагийн бичлэгээрээ Австралийн засгийн газрын тэтгэлэг авсан туршлага, Австрали сурсан туршлагаа би та бүхэнд хуваалцсан. За тэрний дараагийн бичлэгээр би бүгд найрамдах Хятад ард улсын засгийн газрын тэтгэлгийг яаж авсан, докторийн тэтгэлгийг яаж авсан процессоо. За тэгээ дээр нэмдэг нь Хятад улсад сурсан туршлагаа бас та бүхэнд хуваалцсан. Дараагийн бичлэгүүд та бүхэнд бас илүү сонирхолтой байх болоо гэж найдаж байна. Анхаарал хандуулсан явдалд маш их баярлалаа. Дараагийн бичлэгүүдээр уулзна гэж найдаж байна.